Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. За Монголын үндэсний олон нийтийн телевизийн MMB Sports цугийн уран бүтээл чамд олон халахын Цэцэн хан аймгийн Хөвчин Жономонгийн хошуу буюу Хан Энтийн уулын аймгийн Хойморт орших Энтийн аймгийн Бачрээс өмнө зохион байгуулагдсан Онон хурд 2012 уралдааны хурдан ихнээс хязаалан даа гэсэн 3 насны мөрдийн уралдааны бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. За аргын доолын 2024 оны 7 дугаар сарын 20-ны бэлэгт сайн өдөр энэхүү наадам зохион байгуулагдсан юм. За Онон хурд 2012 уралдаан бол үнэхээр нэг шинтэйхэн галгарсан сайхан уралдаан болсон. Хурдан ихнесний мөрдийн уралдаанд өчгөр хурдан шанс шавхаж уралдахад бэлэн болоод энэ хүсрээний амжилтанд орж байна. За баярын тухай хуулиар бол ихнесний мөрчин 141 байна гэж заасан байдаг. 141 байна гэж заасан. За ингээд энэ удаагийн хурдан мөрдийн уралдаанд за Энтийн аймгийн Жаргалтаан сумын уяач Манлын хурдан хонгор алгамар 77 дугаар таймардж байна. За модоос Манлын Завдэр мөрөнд 55 дугаартай. За Хорхын Сангачгийн мөнх чулууны бормор 88 дугаар таймардж байна. За Энтийн аймгийн Мэндэр сумын уяач Даштөржийн хурдан халиумөр 31 дугаар таймардж байна. За мөн одоос Даштөржийн хурдан хул мөрөнд 32 дугаар таймардж байгаа юм байна. За нэг сайхан алагмөр мордж байна. Энд Манлын хурдан алагмөр за тэр цааталдаг буур эмгтэй хөвд унсан буурлмөр мордж байгаа гэж байна. Энэ Энтийн аймгийн Баян Гадар сумын Бачралын хурдан буурлмөр мордж байгаа юм байна. За юниттэй ер нь 40 гаруй хурдан тоосоо өргөсөн. За Монгол улсын газрын олон сайн хурдууд бас шуулсан ийм сайхан наадам боллоо. За Энтийн аймгийн Бачрээс өмнө Онон хурд наадам бол 12 туудаага инхүү зохион байгуулагдж байна. За 12 туудаагийн наадамд олон уяачид хурдны хөлгийн нутагт бол хурдан мөрдөн сойж ирж уралдаж байгаа нь үнэхээр шансаатайхан сайхан наадам өгүүлсэн. За Онон хурд наадамд 1999 онд анх зохион байгуулагдсан дүүхтэй авгийн алтан гэрэлд хүний санаачлагаар 1999 оны туул ажил анх энэхүү наадам зохион байгуулагдж байсан бол өдгөө ингээд 12 туудаага тасралтгүй зохион байгуулж байна юм. За 2001 онд Цэндийн Ичин орлоогийн гэрүүл өр хүүхдүүд хоёр дахь наадмыг бас хамтран зохион байгуулж байсан ийм түүхтэй. За мөн 3 дахь наадам 2003 онд болоход Уянгийн Жанцангийн өр хүүхдүүд 3 дахь наадмыг бас хамтран зохион байгуулж тэр хазан олонд сайхан бэлэг барьж байлаа. За 2005 онд Шарвын Сэдэдийн өр хүүхдүүд 4 дахь наадмыг бол зохион байгуулж байсан. За Онон хурд наадам бол аргагүй нэг Монгол мордын Монгол адууны шансыг шавхсан ийм сайхан уралдаан болдгоо. За мөн 6 дахь наадмыг 2009 онд Монгол улсын Манлай байж Энтийн аймгийн Баян Гадар сумын Гончгийн Содомгой өр хүүхдүүд Содомгой за мөн Дугууржгийн өр хүүхдүүд 6 дахь наадмыг хамтран зохион байгуулж байлаа. За 2011 онд Цэдэнгийн өр хүүхдүүд 7 дахь наадмыг зохион байгуулж байсан. За 2013 онд Галдангийн тогтмын өр хүүхдүүд 8 дахь наадмыг зохион байгуулж байлаа. За 2015 онд Чимдийн Жигмэдийн өр хүүхдүүд 9 дахь наадмыг зохион байгуулж байсан. За 2017 онд Дашин Эндэн дөржийн нэрмжт 10 дахь наадам болж байлаа. Онон хурд уралдаан. За 2019 онд Намдны Цэдвийн өр хүүхдүүд 11 дахь наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. За харин энэ удаагийн Онон хурд 2012 наадмыг өнгөрсөн жилийн наадмуудыг зохион байгуулж байсан бүх гэрүүл хамтран зохион байгуулж байгаа нь гол онцлог байлаа. За ингээд хорж идөө эрхэм мөндөд үзэгчтэй Онон хурд 2012 уралдааны хурдан их насны мөрд гарааныхаа зурхаа дээрээс нэгэн зэрэг сайхан хөдөлж байна. За аргагүй бас нэг сайхан бас зам болж байна. Энтийн аймгийн Бачрээс суманд. За ингээд нэг зүглэг шиг ногоон тал дээр ер нь морд уралдаж байна да. За сайхан өрөмөр урагшлаад байгаа харагдж байна. Ногоон цайж нэмэтээ хээрмэр урагшиж байгаа харагдж байна. За хурдны үлгийн сайхан нутагт Энтийн аймгийн Бачрээс суманд түүхт Онон хурд уралдаан 12 туудаан болж байна. За сайхан бормор урагшилж байгаа харагдж байна. Мөнх чулууны бормортой адилхан харагдж байна. 3 бормор нэг дөр явж байгаа харагдж байна. За ер нь бас хурдан байгаа юм байна. Ер нь зуздаг яагаад ч үгүй шүү үзэгчтэй. За энэ улаан цайж нэмэтэй цагаан касктай хөлтэй сайхан хүрэмэр өгсөж байна. За хүрэн халдсан мөр орж байгаа харагдж байна. Энтийн аймгийн Бачрээс сумын уяач инх төрийн хурдан хүрэн халдсан мөр энэ голд ороод ирсэн явж байгаа харагдж байна. За алагмөр гараад ирсэн байна. Энтийн аймгийн Жаргалтаан сумын уяач Манлын хурдан алагмөр гараад ирсэн байгаа харагдж байна. За энэ Даштөржийн Энтийн аймгийн Мэндэр сумын Даштөржийн хурдан хулбар нь гараад ирсэн байгаа харагдж байна. 2 мөр дуусан. За айргийн 3 дээр нэг сайхан зээрдмэр гараад ирсэн байгаа харагдж байна. Энэ зээрдмэрийн бас мөн Манлын хурдан зээрдмэр Завдэр мөр нь гараад ирсэн байгаа харагдж байна. Нэг айлын 2 мөр ойрхон гараад ирсэн байгаа харагдж байна.
За харин шимтэйх нь гаргарсан одоо сайхан уралдаан. Өнөөдрийн уралдаан болно. За алга мөрний одоо бас ер нь уяа солихшгүй сайхан таарсан юм байна. За дөрөвдөр нэг сайхан зээрдмэр яваад байгаа. Манлын одоо зээрдмэр. Хоёр мөрөд одоо нэгэн дээгүүр өнгөө гараад ирсэн байгаа харагдаж байна. За сайхан хүрэн мөрөөс гараад ирсэн урагшиж харагдаж байна. Хоол сайхан таймардсан юм байна. За энтэйгийн Бачирээч юм одоо бол түүхтэй нутаг шүү дээ. Урайзан олны ялгийн нутаг. За нэг сайхан хүрэн мөрөөслөд гаргаж байна. Шарга мөрөөр одорсон байна. Шарга алдсан мөр энэ энтэйгийн Бачирээч юм мөнгөн зоожин шарга алдсан мөр юм баха. За сайхан буурал мөрөөр одорсон байна харагдаж байна. Энэ одоо эмгтэй хүүхэд болсон буурал мөрөөр энтэйгийн баян гадраг сумын гож Бачиралын хурдан буурал мөр. За алдсан мөрөөр одорсон байна харагдаж байна. За нэг сайхан одоо нэг сумын хүрэн мөрөөр одорсон байна харагдаж байна. Нилээн том хүүхэд болсон юм байна. Уяа цолгочтой бас сайхан хоолтой гэж мартсан юм байна. За энтэйгийн одоо Бачирээч сумнаа бол түүхт онон хурд уралдаан 12 дахь удаага болж байна. За энтэйгийн энэ одоо сайхан түүхтэй наадмыг тасралтгүй 12 жил завсаргүй одоо 12 дахь удаага зохион байгуулна гэдэг бол ямар одоо морин сэтгэлтэй зүтгэлтэй ийм одоо сайхан хүмүүс одоо энд ажиллаж амьдарч энэ сайхан өвсөлтөнд үүсээд байж гэртээ одоо 1999 онд гэж одоо Говь шанхын дэшиг наадам анх одоо зохион байгуулж байсан. Энэ одоо тэр жилд хоолой жилийн тэр жил одоо уяачд одоо эрхэм уяачд хамтран давгийн одоо алтан гэрлийн өргөдүүд анхныхаа наадмыг хийж байсан ийм одоо түүхтэй. За сайхан бормор урагшлаад гарч байна. Гомсрынгийн бормор урагшилж харагдаж байна. Олон гор бормор мартсан байна. Батэрдний бормор тийг 25 дугаартай оролдож байна. Зяман одоос сайхан хэрмөр урагшлаад байгаа. За ингээд хонгор хадсан бөрөнд биндрийн батонгорын хурд хонгор хадсан мөрөөс явж байгаа. За хүрэммөр өсгий цагаан хүрэммөрч доос л даадууд мөр юм байна да. Бас сайхан галбир хийцтэй мөр байна шүү. За хэрмөр ордорсон баг харагдж байна. За өнгөний одоо эдэн мөрчрийн одоо нэлээд одоо ерөн саймар дурлаж байгаа. За ингээд 2019 он энэ удаагийн уралдааныг бол 2019 онд Дамдингийн цэдийн өрөвдүүд 11 дахь наадмыг зохион байгуулсан 19 онд. За тэгвэл одоо харин энэ удаагийн уралдааныг онон хурд 12 наадмыг үе үеийн одоо онон хурд наадмыг зохион байгуулж байсан. Өнгөрсөн одоо 11 гэрүүл зохион байгуулсан бол энэ 11 гэрүүл хамтраад 12 дахь наадмаа бол ёслол төгөлдөр зохион байгуулж байгаа юм аа. За бор халдсан мөр ордорсон ба харагдаж байна. Энэ энтэйгийн Бачирээч сумын инэрлэлтийн одоо хурдан бор халдсан мөр урагшлаад байна. Инэрлэлтийн хурдан бор халдсан мөр ордорсон байна. Зя ер нь одоо сайхан бороо орчилсан. Ер нь одоо цаг сайхан ногоодл гэрчсэн тоосчлт багтай ийм одоо сайхан наадам боллоо. За энтэйгийн одоо Бачирээ цэнхэр мандал сум, баян гадраг, гурван баян. За тэгээд одоо бэрх хорхын сангийн ажихын одоо уяачд хурд тусгыныхан Бачирээ цумынхан өндөр хааныхан гэдэг Хэнтийн нутгаараа одоо угалсан олон сайн уяачд өнөөдрийн одоо онон хурд 2012 уралдаанд хурдан их насныхаа морилын уралдааны одоо уралдаанд хурдан үлгийнхээ носыг шанцыг шавхаж байна. За энэ жилийн өдөө бас Монгол улсад өргөн өдөн Монгол улсад наадам болон зохион байгуулагдлаа. За зарим цомдын одоо 100 жилийн уралдаа бас 2 дугаар сарын 8-нд ингээд зайранд одоо 15-ныхаа дотор дуусах байх. Нийтдээ бол ер нь 110 гаруй одоо түүхт 100 жилийнхээ баяр наадмыг бол зохион байгуулж байна. За энэ одоо 100 жилийн баяр наадмын одоо зохиомдоор бол олон одоо сумдаас шилдэг сайн уяачд хэм одоо хөдөлмөрийн гавьяатууд баатрууд төрж гарлаа. За Хэнтийн аймагч нь одоо ер нь өнгөрсөн жил түүхт 100 жилийнхээ баяр наадмыг хийсэн. Олон сумд нь одоо өнгөрсөн жилийн 100 жилийнхээ тэмдэглэж байгаа. За хүрэн алдсан мөр нэг төрөө хүрэн алдсан мөр шүү. Хайргийн Хэнтийн аймгийн Бачирээ цумын уяач инх төрийн хурдан хүрэн алдсан мөр гараад ирсэн. Урагшилж байна. За хүрэн алдсан мөр ч ер нь хоо сайхан таймардсан. За заадлаа тэр одоо энэ донд болж байгаа улаан бормор бол битүү цээж нэмнэтэй шар цээж нэмнэтэй ягаан зоо нэмнэтэй хурдан борморууд нь Бачирээ цумын инэрлэлтийн хурдан бор алдсан мөр. Инэрлэлтийн хурдан бор халдсан мөр урагшлаад харагдж байна. За сайхан зээдвэр Бачирээтэй мөнх хононгийн зээдвэртэй адилхан мөр яваад байгаа харагдж байна. За энэ амантатай бор халдсан мөр инэрлэлтийн хурдан бор халдсан мөр. За буурал мөр ороод ирсэн. За энэ эмэгтэй хөвгтэй буурал мөр Хэнтийн аймгийн баян гадраг сумын оч Бачиралын хурдан буурал мөр. За зээ хэрмэр ороод ирсэн байгаа харагдж байна. Улаан цаашид улаан газагтай хэрмэр. За нөгөө цавдар мөрчин дурслаад гарч байна. Манлын зээдвэр урагшилж байна. Манлын зээдвэр ороод ирсэн баг гэж байна. За халиумэр ороод ирсэн байна. Энэ 31 дугаартай орсон Хэнтийн аймгийн Бэндэр сумын оч Даштржийн хурдан халиумэр ороод ирсэн юм байна. За хонгор алан мөр ер нь одоо өнгөний хэдэн мөрч ер нь байрны ойртогтой хүн биш ер нь ойрхон явж байгаа юм байна. За ингээд одоо өнгөний мөрний хэдэн сайхан энэ одоо хэрмэр нэг сайхан ороод ирсэн дээ. За буурал мөрийг харуулж байна та бүхэндээ. Буурал мөрчд жижигхэн аргагүй Монголд юм байна. Ер нь одоо бас Монгол мөрөд одоо бас их олон сайхан уралдсан. Энэ удаагийн уралдааны бас нэг онцлог сайхан байлаа. Одоо ч ер нь одоо Монгол мөрөд уралддаг наадам ер нь ховорхон болцоод байгаа. За хэрмэр
За зээрдмэр, уурламэр, хонгор алагмэр, халиумэр гэдэг ер нь олон морьд ч одоо урагшаа шахаж эхэлж байна да. Аргагүй одоо совтой хордон хөлгөөд онон хурд 12 уралдаанаараа бол тоосоо оргиж байна. За алагмэр ч одоо бас сайхан уяатай мордсон юм байна. За өнгөний 2 мэрийг та бүхэнд харуулж байна. Өнгөн дээр одоо Хэнтэй аймгийн Бачирэ цувын уяач мөнх хононгийн хурдан зээрдмэр өнгөн дээр гараад ирсэн. Зам хузуун дээр Хэнтэй аймгийн Баян өдрөг сумын уяач даваад оржийн хурдан хөрмөрөө. За ингээд 6 мөр 6 7 дээр явж байгаа юм байна. За буурлмөр 7 дээр явж байгаа юм байна шүү. Тэгэхний өнгөн дээр одоо 2 хөрмөр гараад ирсэн. Өнгөн дээр 2 хөрмөр. За ардаар ингээд 6 4 мөр одоо игэн чигсэн. За наадлаар одоо 7 мөр энэ буурлмөр 7 дээр явж байгаа буурлмөр. За Баян өдрөгийн Бачараалын хурдан буурлмөр 300 одоо 97 дугаар тамирдсан юм байна. За ер нь одоо шимтээгийн сайхан уралдаан болж байна. За газар нэлээд үгүй. За хээрмэр одоо улаан газагтаа хөлтэй улаан сажнуудтай сайхан хээрмэр одоо ер нь гарсан цагаас нэлээд нэгрүүлээд байгаа. За ингээд өнгөний 2 мөр нэлээд хоц салсан бол арын 5 6 морч нэгнэж аваад урагшлаа да. За энэ тэмгийн Бачирэ цэм одоо хурдан морьудаа ингээд сайхан байгалийн үзэсгэлэнтэй модон дундуур оруулдаг. Үнэхээр одоо байгалийн үзсэн зохицуулсан ийм одоо нутаг урайзан болны өлгийн нутаг. Түүхтэй нутаг да. За баруун өмнө талаараа бол өмнө дэлгэр сумтай хэлэлдэг. За хойд талаараа бол Оросын холбооны настай хэлэлдэг. Зүүн талаараа Хэнтэй аймгийн Бэндэр сумтай хэлэлдэг. Ийм одоо сайхан нутаг. За хурах, барах, онон, нориулан гэсэн одоо хуран багтай. Нийтдээ одоо Улаанбаатар хотоос бол 400 гаруй километр хол. За эгийн голын одоо хөвөн далайн түвшнээс дэш 1100 гаруй өндөрт оршдог. Ийм одоо байгалийн үзэсгэлэнтэй сайхан нутаг. За халиумэр яваад байгаа гэж байна. За тагчдэрчин халиумэр, за хонгор алагмэр, зээрдмэрийг шиг нийлүүлж аваад урагшлаа да. За Монголд Хэнтэй аймгийн Жаргал таан сумын мэж манлын одоо хурдан хонгор алагмаар цавдрмэр урагшилж байна. За халиумэр урагшилж байна. Дашторчин хурдан халиумэр. За хээрмэр урагшлаад байгаа. За их эзэн Чингис хааны өлгийн нутаг Хэнтэйчүүд өнгөрсөн жил түүх 100 жилийнхэн байгууллагад үнэхээр ёслол төгөлдөр сайхан тэмдэглэсэн. За өнгөрсөн жил одоо Монгол улсын Уйган дөрвөн аймаг ойгоо тэмдэглэсэн хан Хэнтэй уулын аймгийн түүх 100 жилийн баяр наадам үнэхээр нэг одоо бас нэг 100 жилийн түүхтэй ийм сайхан наадам болсон. За буурлмөр ороод ирсэн бай харагдж байна. За ногоон зээж нэмэдийн солин сартай сайхан хээрмэр ороод ирсэн бай харагдж байна шүү. За ингээд 6 мөр игнэж аваад урагшлаа. Энэ хээрмэр бол 8 дээр явж байгаа мөр. 6 мөр игнэж аваад урагшлаа. За 9 10 дээр одоо сайхан мормор гараад ирсэн. За 11 дээр одоо нэг төрлийн одоо хурдан хүрэн хадсан мөр явж байна. За 10 дээр одоо сайхан бормор явж байгаа харагдж байна. За энэ бор хадсан мөр Бачирэтийн инэрлтийн хурдан бор хадсан мөр. За наадлаар нэг сайхан одоо цавдар мөр урагшлаад байгаа харагдж байна. За энэ цавдар хадсан энэ Батган жаргалын одоо цавдар хадсан юм уу да. За ер нь одоо мордич одоо шахаж байна да. За хадсан морийг ер нь одоо өнгө хэдэн мордоор шавхарж аваад нийлүүлээд одоо аргагүй. Газар ер нь нэлээд нөхөж байгаа шүү. Ер нь одоо талаас нь дэшин гарчихсан. Хадсан морч ер нь аман татаа тайлбар өгшилж байна шүү. Хэнтэй аймгийн Бачирэ цэвэн байж их төрлийн хурдан хадсан мор. За хонгор алагмөр одоо манлын 2 морч одоо ер нь холбоотойгоо урагшлаа да. Энийхэн самбаг дэрлээд урагшлаад нэг үеийн морч одоо ингээс нэг нь одоо хурдан байх бол нэгтэйг зэрэгцээд одоо нэвчдэг. За ер нь бүгд морийг шахаад оруулж байна. Буурал морийг шахаж байна. Хонгор морийг одоо бар хадсан морийг шахаж байна. За ингээд түүхэндээ одоо 12 дуудаага зохион байгуулж байгаа. Онон хурд 2012 уралдаан бол шимтэйгэн сайхан болж байна. За анхны уралдааныг Алтан гэрлийн үр хөвгдүүд, хоёр дахь уралдааныг Цэндэн Ичин хорлоогийн үр хөвгдүүд, гурав дахь уралдааныг Уянгийн одоо Жанцангийн үр хөвгдүүд, дөрөв дахь уралдааныг Шарвын Сэддийн үр хөвгдүүд, за 2007 онд одоо Намсрын Намжиддэржийн үр хөвгдүүд 5 дахь наадмыг зохион байгуулж ирсэн түүхтэй. За 6 дахь наадмыг Ончгийн Содом дугуурын одоо үр хөвгдүүд, 7 дахь наадмыг Цэдэнгийн үр хөвгдүүд, за 8 дахь наадмыг Галдангийн тогтхон үр хөвгдүүд, 9 дахь наадмыг Чимдийн Жигмэтийн одоо үр хөвгдүүд, за 10 дахь наадмыг Дашин Эндэн дөржин одоо үр хөвгдүүд, за 11 дахь наадмыг бол одоо Дамдны Цэдвийн одоо үр хөвгдүүд зохион байгуулж ирсэн түүхтэй. Тэгвэл 12 дахь наадмыг одоо өнгөрсөн одоо наадмыг зохион байгуулсан 11 гэрүүлүүд 11 үлээ нэгдэж хамтарч эвэн зангидж одоо энэхүү сайхан наадмыг зохион байгуулж байгаамаа. За өнгөн 2 мөр одоо хэвээрээ юм байна. Одоо үзүүрийн одоо 11 15 6 мөрд одоо игнэж аваад урагшилсан. Өнгөний 2 мөрд 2 хөрөн мөрөл өнгөн дээр яваад байгаа. За 10 хэдэн мөрийг харуулж байна. Халиун мөр буурал мөрийг харуулж байна.
За Гамсүрэнгийн хурдан боромор, за Ганзүргийн одоо хурдан хээрмэр мордсон. За Батлавгийн одоо хурдан халдрамар 19 дугаартай уралдаж байгаа. За Бачирэтийн сайн жаргалын хурдан хээрмэр 695 дугаартай уралдаж байна. За Хинтээвгийн Бачирэт цумын одоо Ирмөний Улаанбор 166 дугаартай мордсон юм байна. Улаанбор уралдаж байна. Ярахгүй одоо бас нэг шимтээхэн Жаргалтаан сумын үеач манлын хонгор алгамар өнгөн дээр за тэгвэл цавдэрмэр нь одоо бас ам хөзүүн дээр гараад ирсэн. За өнгөний 2 мөр одоо за зээрдмэр гараад ирсэн дээ. За энэ одоо бас аргагүй бас сайхан үетэй мордсон юм байна. Зээрдмэр аргагүй хурдан сайхан мордсон юм байна шүү. За Мөнхөнгийн одоо хурдан зээрдмэр Хинтээ аймгийн Бачирэ цумын үеач Мөнхөнгийн хурдан зээрдмөрөө. За Даваад уржийн хурдан хөрөмөр Хинтээ аймгийн Баян Гадрах сумын үеач Даваад уржийн хурдан хөрөмөр гэдэг энэ хоёр хөрөмөр бол өнөөдрийн баяр наадмын зэнгэл наадмыг бол Магнагийн одоо сайхан гараад ирсэн дээ. За ерөн ч одоо хүүхэд ч одоо хашир ундаг юм байна. Аман сайхан татаатай битүү хөлөрцөн байш шүү. Өргөн зээрд мөрч одоо битүү хөлөрцөн байш шүү. Яасан сайхан хөлрөө вэ? Хоолтойхон ч мордсон юм байна. Битүү сайхан хөлөрсөн байш шүү. Хинтээгийн Бачирэ цумын үеач Мөнхөнгийн хурдан зээрдмөр онон горд 2012 уралдааныг өнгөлж аваад гараад ирсэн байна. За арийнхаа мордоос бүтэн бээрэн илүү гарч ирсэн. Арын хүүхдийн мөрч одоо хоошоо ирж харж байгаа нэлээд хол байгаа та арийнхаа дэс. За Хинтээгийн Баян Гадрах сумын үеач Даваад уржийн хурдан хөрөмөр ам хөзүүн дээр гараад ирсэн. За хоёр хөрөмөр ч өнөөдрийн одоо хоёр зингэл наадам ч хэрэг тарьж мэдхээр болсон. Арийнхаа хэдмээрээс нэлээд хол салсан да. За чихэн солбод алсыг хараад ирнэ одоо нэг ингэсэн одоо бас нэг хийдчихсэн байдаг да. За хоёр хөрөмөр ер нь одоос арын хөвд ташир байна. За ер нь аман татаатай дурагшилж байна шүү ер нь. Одоо нэг ер нь үүд хоймрын зайтай болж гэх шүү 2 мөрний зай. За арын хэдэн мөрний зай нэлээд хавцсан байгаа. За энэ гурав дээр энэ манлын зээрдмэр гараад ирсэн. Манлын зээрдмэр өнгөн дээр гараад ирсэн. Хонгор алгамар ам хөзөн дээр. Одоо ингээд яг өнгөний 2 мөрийг одоо оруулах юм бол хонгор зээрдмэр нь 3 дээр, хонгор алгамар нь 4 дээр явж байгаа юм байна. За халдсан мөр ороод ирсэн байна. Инх төрийн хөрөнгө халдсан мөр ороод ирсэн байгаа харагдаж байна. За энэ хэдэн мөр ч ирнэ одоо бас л нэг шийдчихсэн уралдааныг харуулж байна да. Аргагүй одоо бас нэг 10 жилийн одоо хурдан 10 жилд оролцсон мөрөгчдөөр нь тооцож болохоор ийм л одоо шигшмэл мөрөд урддаг шүү дээ. Их насны мөрөнд одоо эд одоо нэг сайхан уралцсан, дааган цагаасаа уралцсан. За тэгээд ер нь унсан эзний одоо уйсан эзний эрдэм мэддэг унсан хөнгөдийн авахаадсан ба. За тэгээд өгшил хансан хөлөг гэдэг бол ер нь альж газрын наадам дээр нь уралдаг. За халдсан мөрийг оруулаа. Халдсан мөрийг нь явуулж биш үзэгчтэй. Хинтээ аймгийн Бачирэ цумын үеач инх төрийн урдан хөрөнгө халдсан мөр айргийн 5 руу шургаж байна. За манлай 2 мөрч дээр нь хурдан юм байна. Яг л одоо ер нь гарсан цагаасаа ер нь арын өнгөний хэдэн бэрэн дээр бол дараатай холбоотойгоо зузаан холбоотой явсаар байгаад зээрдмэр нь одоо 3 дээр гараад ирсэн өнгөний хэдэн бэрийг сайхан хөдөлж эхэллээ. За энэ чинь одоо Бачирэтийн 2 мөр яваа юм байна шүү дээ. Бачирэтийн 2 мөр одоо гараад ирсэн байна. Мөнхөнгийн одоо хурдан зээрдмэр өнгөн дээр гараад ирсэн. Бачирэтийн инх төрийн хурдан хөрөнгө халдсан мөр 5 дээр гараад ирсэн байна. За ингээд Хинтээ аймгийн Баян Гадрахын 1 мөр Жаргалтааны одоо 2 мөр гараад ирсэн. Их эзэн мөнгө Чингис хааны өдгөний нутаг, хурдны өдгөний нутаг да. Монголын одоо 3 их хурдны өдгөний нутаг бол Хинтээ аймгийн Гаширсан, Хинтээ аймгийн ингээд ер нь Баян Гадрах, Бэндэр гэдэг энэ Хинтээ нутаг, хан Хинтээ нутаг бол Сэцэн хаан аймаг, хойшнаар Сэцэн аймгийн одоо яштууд төртөстийнхаа их хоёр зингэл наадам, за тэгээд олон хошууд аншиг наадам бол одоо ер нь 100-100-ыг өртөөсөн хурдан хөдөг мөрдөр гайхагдсан юм сайхан уяачид. За халдсан мөрийг оруулж ирсэн. Хинтээ аймгийн Бачирэ цамын инх төрийн хурдан халдсан мөр. За 6 дээр нөгөө хээрмэр орж ирж байгаа харагдаж байна. Энэ хээрмэр ч бас аргагүй хурдан мөр юм байна. Цээжин дэр нь одоо их олон урлаа да. Ер нь гарсан цагаас дээр нь олон морьтой хурд хувааж урлаа. За 8 дээр нөгөө бормор орж ирж байгаа харагдаж байна. За энэ инэрлтийн хурдан бормор. За ингээд нэг 8 9 7 8 дээр явж байгаа мордыг та бүхэндээ харуулж байна. За өнгөний 5 морч одоо ер нь нэлээд хол салсан байгаа. За хээрмэр нь очдөг юм болоо да, яадаг юм бол арай чир нь очихгүй юм болоо да. За халдсан мөрөнд явж байна, алаг мөрөнд явна. За зээрдмэр. Манлай 2 мөр. За одоо зээрдмэрийг явуулж байна. Тэгнэ арын 2 мөрөөс нэлээд хол шалчихсан, нэлээд хадгалсан да хөвгт нь. За арын 2 мөр одоо бол 8 9 дээр явж байгаа 2 хээрмэр чинь арийнхаа өнгөний одоо алаг мөр зээрдмэрийн дээр ирж мэдхээр хөлтэй явж байгаа юм байна. За ингээд нэлээд хол салсан байна. Өнгөний 2 хөрмөр одоо та бүхэндээ харуулж байна. Ямар хол салсныг харуулж байна. Ямар ч бас нэг 500 орчим метрээр салчихсан байгаа юм байна. За ингээд эрхэм хүндэт үзэгчдээ онон горд 2012 түүх туралдааны хурдан их системэрд барианд орж байгаа торгон мөчийг та бүхэн харж байна. Хинтээ аймгийн Бачирэ цумын үеач Мөнхөнгийн хурдан зээрдмэр төрүүлэнгэр түмэн олныг бийцэглаа. Аман хөзөөнд Хинтээ аймгийн Баян Гадрах цумын Даваад уржийн хурдан хөрмөр аман хөзөөнд турдаллаа. За аргагүй хурдан адуу юм байна. Ононгийн зээрдмэр
За айргийн 3-т манлын зэрдмэр орж байна. Жаргал тааны манлын зэрдмэр айргийн 3-т. За алаг мөрөнд одоо айргийн 4 турдалж байна. За ингээд айргийн 5-д Бачирэтийн инх төрийн одоо хурдан хөрөн халдсан морь тус турдаллаа. Намсраа минь хоёр гэдгээ. За энэ дугур жавын Баатар цагт гэдэг хүний адууны дугуурын мөнхөн гэж залуугай морь байгаамаа. Би үйж энэ хавраас уяад. Зөд мөрний удам өгшил урдам яаж уралж Энэ сая улсынхаа сумын наадам төрүүлсэн. Хавар нэг боосоод Ширэтийн хурд наадам бас төрүүлсэн. Тийм амжилттай. Дугуурын мөнхөн гэж залуугай морь байна да. За баярлалаа тэгээд. Та өдөөмөр төрүүлсэн танд баяр хүргье. За баярлалаа. Би энэ аймгийн Бачирет сумын унага жаргалтаа сум суугаа. Тэгээд төвдөнд орж Батбаяр гэж юм байна. Унага нутагт ирж 2 мөр 3 4 орсон баяртай байна. Алаг морь хаан хөгшөлтэй. Урд төмн яаж уралж ирсэн. Сумын Арслан Энкул дах юм унага мөр. Тэгээд хязгаарлал үр ирсэн. 9 цагаас хойш үеигдээ одоо 10-аад баяр гэж төрүүлж байгаа. Энэ жил сумдаа хол төрүүлсэн. Энэ жил 10-аад уралтад 7-8 орч байна. Тий. За өнөөдөр оноо урд 12 цэвсэн мөрмөргөө намуу зүйлтэй баяртай байна. Таны алдар юм билээ. Миний Сүхбаатар. Сумын алдар тэгээ Сүхбаатар Баяадар. Баяадар гэн тий. Баяадар. За хөрөн мөрний удам өгшил. Энэ дууртай шив үйдэг. Үйгээд унгаад. Урдам нь 6 жил ирсэн. Өөр бизнес яваагүй. Намайг Баярагийн хитэр гэдэг хинтэй угаачраад сум. Баяач байна. за алдар морь хаан ямар хөшөлтэй морь үү? Энэ хинтэй вендер сумын гараад Базар гэдэг хүний ятсан. За урдам нь яаж уралж ирсэн. Суманд нэг 5 орсол мөр да. Энэ зам сумдаа мөцөдөд одоо. За баярлалаа. За Хөрөн морь ямар хөшөлтэй морь. энэ Сүхбаатар Эрдэнэ цагаан мөр. Манай найз юм мөр. Жаргалтаа сумын залуу ич мандал гэдэг найз юм. Унага мөр. Урдам нь яаж уралж ирсэн. Энэ одоо дааган цагаас хойш олон орсон мөр 20 гаруй орсон мөр. Энэ жил хөгшин мөр тэгээ осго тайлыг энд зорж ирсэн. Тэгээд сайхан харагдлаа. За баярлалаа. Унаган нутагтаа авчирч ирж уралдаж 2 морь харагдуулсан. Найздаа баяр хүргье. За баярлалаа. Олон анун хурд 10 дугаар наадмын 12 дугаар наадмын харган ногоон дивчээг химхээр хурдан хөлөг Удгомортойгоо манай улс аймгийн сумын алдартай сайн уяачид мөн манай анун хурд 12 наадмыг үзэж сонирхохоор ирсэн олон зочид наадамчид та бүхэндээ анун хурд 12 наадмыг зохион байгуулж байгаа бид бүхний зүгээс нар хур төвчилсэн энэ сайхан наадмын өдрийн халуун мэндийг хүргье. За наадамчиг одоо халуун гадах тусдаар баяр хүргэнэ. Онон хурд 2024 наадмын тогмбан албан ёсоор мандаж байна. За туга байршуулъя. Энэ жил 12 дахь жилдээ онон хурд наадам маань их амжилттайгаар нээлттэй хийж байна. За морьдон хурдан байж бүхэн хүчтэй байж суран мэрэгэн байх утгай. Онон хурд 2024 наадмын маань тугийг мандлаа. Туга мандуулсан эрхэм хүмүүстээ баярлалаа. За ингээд сайхан онон хурд наадмын маань туг ингээд мандаж байна. Ингээд та бүхэндээ онон хурд дугаараа айдууны мэдлэгийг өргөж байгааг нь хүлээн авна уу. За та бүхэн сайхан надаарай. Харагнуудыг хэмрээ
хүлгийн алхай тосон зүмбэрдээ Анан хурдын умнагаан Оролон хэн хурдадан мдээ Анан хурданаадaan Орайдан хэн даллан мдээ Ширэт нутгийн занган Иртэ болоод зүтгүүлтэй Шимтэй хүлгийн тоосон Шүгэлтэй болоод зурраагтэй Анан хурдын умнагаан Оролон хэн хурдадан мдээ Анан хурданаадaan Орайдан хэн даллан мдээ Тэнгэрээхээдсэн Анан хурдын умнагаан Оролон хэн хурдадан мдээ Анан хурданаадaan Орайдан хэн даллан мдээ Анан хурдын умнагаан Оролон хэн хурдадан мдээ Инхүү Хинтээ аймгийн Мачирээ цомноо зохион байгуулагч буй Онон хурд 2012 наадмын нээлтийн нислэгийн үйл ажиллагаа эхэлж байна. За энэхүү наадам тэртээ 1999 оноос уламжлуулан 2 жилд нэг удаа зохион байгуулж ирснээр өдийг хүрсэн юм аа. Энэхүү наадмыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулж ирсэн эрхэм хүндэтэй 11 гэр бүлүүдийн төлөөлөлтийн жагсаалаар эхэллээ. За эрхэм хүндэт үзэгчдээ Онон хурд 2012 уралдааны хурдан хязаалан морьд сэрүүнийг амжилтанд орж байна. За хязаалан морь 137 байна гэж заасан байдаг. За энэхүү уралдаанд газар газрын алтан тууртай 20 гаруй хурдан хязаалан оролцсон. За сайхан хэр халзан үрээ хэрэм амжилтанд орж байна. 263 дугаартай мордож байгаа юм байна. За ингээд газар газрын алтан тууртай олон сайхан үрээний өнөөгийн Онон хурд 2012 уралдаанд оролцож байна. За Онон хурд уралдаан бол 12 дахь удаага зохион байгуулагдж байгаа. За энэхүү удаа уралдаанд төрүүлж ирсэн бүх мордыг Хинтээ аймгийн Мачирээ цомын уугуул Баянгадрын сумын ариат Монгол улсын мандаж гончгийн содомгой төрүүлсэн морь болгоныг бол өөрийнхөө унган адуугаар бас ялаасна нь үнэхээр бас энэ наадмын нэгэн чимэг сайхан байлаа. Өгөн мандаа яж нэгэн цагт ер нь Хинтээ аймгийн баяр наадамд 4-5 морь нэг жилийн оюун баяр наадамд төрүүлж байсан. Ийм гайхалтай яаж хамгийн сүүлд 2019 онд ч зүүн бүсийн хурдан халдсан газрыг ам хүзүүнд хурдж байсан ийм түүхтэй. Ер нь сүүлийн үед ч морийг сайн уйж байгаа олон жилчтэй тогтмол өрөөж олон сайн уяачдыг бол араасаа гаргасан хүн бол Монгол улсын мандаж гончгийн содомгой юм ба. За одоо ийх халахын цэцэн хаан аймгийн Хөвчин Жононгийн шүү юу одоогийн Хинтээ аймгийн Дуулын аймгийн хоймор дөрших нутаг бол яхаа аргагүй Хинтээ аймгийн Мачирээ цом юм. За ингээд Онон хурд 2012 уралдаан Хинтээ аймгийн Мачирээ цомнаа 7 дугаар сарын 20-ны бэлэгт сайн өдөр зохион байгуулагдсан сайхан буган халтар руу ямарчсан байгаа харагдж байна. За энэ Хинтээ аймгийн Баянгадрын сумын Аваасруугийн халтар руу юм байна. За дотоод тэр дунд нэг сайхан зээж нэмнэтэй азарган зээр дүрээ ямарчсан байгаа харагдж байна. За хязаалан морьд энэ наадлынхаа гоён дээр нэг Монгол бай тамхтай юм сайхан морин хонгор руу ямарчсан байгаа харагдж байна. За 790 хэд дугаартай юм уу да? 99 дугаартай хүрэн халдсан мордсон байна. Баян утгийн отгон жирлыг халдсан. За хоржидоо эрхэм хүндэт үзэгчдээ арад хийцлийн 103 жилийн Хинтээ аймгийн түүхтэй 101 жилийн Онон хурд уралдаан 12 дахь уралдааны түүхт уралдаанд инхөө хурдан хязаалан морьд гарааныхаа заргаа дээрээс нэгэн зэрэг сайхан эргэж байна. За сайхан халдсан үрээ гараад ирсэн байгаа харагдж байна. Бор үрээ наадлаар нь урагшилж байна. Хонгор үрээ урагшилж байна. Тод чэйжнэтэй бор халдсан үрээ урагшлаад байгаа харагдж байна. Энэ бор халдсан үрээ Минд үрийн бор халдсан үрээ байна.
За улаан цайж нэмнэтэй сайхан зэр дүрээ гарч ирээд өнгөө төтөлсөн энэ харанхай Хэнтэй аймгийн Бачирээ зумын байж Гомсүрэнгийн хурдан хүрэн үрээ юм байна. Гомсүрэнгийн хурдан үрээ өнгөө гараадсан байга харагдж байна. За нэг хийдэр нэг сайхан хүрэн үрээ яваад харагдж байна. Энэ өдрийн одоо уралдаан аргагүй шимтэйгэн борсон Хэнтэй аймгийн Бачирээ зумын Гомсүрэнгийн хүрэн үрээ 255 дугаар таймардсан. За Гомсүрэнгийн халдсан үрээнд 712 дугаар таймардсан. За цаатлаар нэг сайхан хээрээ урагшаад харагдж байна. Бачирэтийн ууган бэрийн хээрээ мөргэн юм уу арай биш байна. Морин дэлтэй юм байна. Ууган бэрийн хээрээ чинь азарган дэлтэй хээрээр урагшиж байсан. За хийдэр нэг сайхан зэр дүрээ гараад ирсэн энэ пүрүдүржийн зэр дүрээтэй адилхан зэр дүрээ гаргаж байна. За даваад өржин өргөн үрээ 684 дугаар таймардсан. За Хэнтийн биндрийн баясгалангийн браацсан үрээ 397 дугаар таймардсан байга харагдж байсан. За хэдэн сайхан хүрэн үрээж өнгөө аваад урагшлаа. За бар хатсан үрээ урагшилж байгаа харагдж байна. Баясгалангийн бар хатсан үрээ урагшилж байна. За тэр мөнгөс мэнд хоёрын бар хатсан үрээ урагшлаад харагдж байна. За зэр талцсан үрээ урагшилж байна. За энэ хэр хатсан үрээ урагшилж байна. Хүрэн хатсан үрээ Хэнтэй аймгийн Баян нутгийн Отхон жарлын хүрэн хатсан үрээ 790 дугаар таймардсан байга харагдж байсан. За ингээд онон хорд уралдаан үнэхээр нэг сайхан болж байна. Энэхүү уралдаанд одоо төрүүлсэн бүх мөрдийг одоо Монгол улсын мандаа яач онцгийн судамгаар одоо бас байсан. Тэгээ төрүүлсэн мөрд одоо өөрийн унган дуугаараа байж шагнасан. За нэг сайхан Монголд хийцтэй хээр өрөө урагшлаад харагдж байна. За бор хадсан өрөө Базар садын бор хадсан өрөө урагшлаа. 46 дугаар таймардсан байна. Хэнтэй аймгийн Бачирээ зумын байж Базар садын хурдан бор хадсан өрөө. Зя урагшилж байна. За энэ жилийн хувьд одоо бас Хэнтэй аймгийн Бачирээ зам бол одоо үнэхээр одоо цаг наваа сайхан дэлгэрсэн. Ястай л нэг зураг шиг ногоон тал дээр одоо хурдан мөрд урлаа. За бид одоо байгалийн үзэгтэнтэй сайхан нутагт модон дундуур одоо бас морин уралдаг юм байна. За энэ хийдэр нэг сайхан хээрээр урагшлаад харагдж байна. За баралцсан өрөө урагшилсан Базар садын баралцсан өрөө. За наадлаар нэг сайхан хонгор өрөө урагшлаад харагдж байна. Бацоочи хонгор өрөө авахаа 55 дугаар таймардсан хонгор өрөө урагшлаад харагдж байна. За зэр дээр өнгөө гараад ирсэн байна. Үзэгчтэй зэр дээр өнгөн дээр гараад ирсэн байна шүү. Хэнтэй аймгийн Бачирээ зумын байж Гомсүрэнгийн хурдан хүрэн үрээ хүрэн зэр дөрөө. За яран сайхан ууж ирсэн байгаа юм байна. Цэнхэр одоо одоо улбар шээж нэмнэтэй сайхан зэр дөрөө. За хээр хадсан өрөө урагшлаа. Хээр өрөө урагшлаад харагдж байна. За энэ Тэмүүдэнгийн хээр үрээ байна. Хэнтэй аймгийн Бачирээ зумын байж Тэмүүдэнгийн хээр үрээ. За Хэнтэй аймгийн Миндэр зумын байж Мөнхбаатарын хурдан хээр үрээ бас өнгөн дээр гараад ирсэн урагшиж харагдж байна. За богын халтар үрээ урагшлаа. Хэнтэй аймгийн Баян гадар зумын байж Даваасрангийн халтар үрээ наадлаар урагшлаад харагдж байна. За энэ цээж нэмнэтэй одоо халтар үрээ бол Даваасрангийн халтар үрээ. Хэнтэй аймгийн Баян гадар зумын байж Даваасрангийн халтар үрээ. За түүний ардаар сайхан сартай цавдар үрээ гараад ирсэн байгаа харагдж байна. За хээр үрээ ч одоо бас нэлээд одоо сайхан хоолтойхон мордсон юм байна. За арын хэдэн үрээний одоо өнгөний хэдэн үрээний 2 үрээний ард дээр явж байгаа дөрөнд та бүхэн харуулж байна. Сайхан зэр дүрээ гараад ирсэн энэ хамгийн арын зэр дүрээ энэ ууган баярын зэр дүрээ Хэнтэй аймгийн Бачирээ зумын залуу яж ууган баярын хурдан зэр дүрээ хээр үрээ гараад ирсэн байгаа харагдж байна. Хамгийн ард явж байгаа тэр азарган одоо бэлтэй хээр үрээ бол ууган баярын хээр үрээ. За бэлэвсэн зэрд гараад ирсэн байна. 3 дээр гараад ирсэн. Цэнхэр мандал зам Хэнтэй аймгийн Цэнхэр мандал зам ингэж пүрүдүржин одоо бэлэвсэн зэр дүрээ гараад ирсэн байна. Бэлэвсэн зэр дүрээ. Цээж нэмнэтэй зэр дүрээ бол Хэнтэй аймгийн Цэнхэр мандал зам ингэж пүрүдүржин зэр дүрээ. За ууган баярын хэрвэж одоо хэдэн хүрэн дээр бас наадлаар нь одоо зөвдлөөр нь дайраа тохож байна. Бас л одоо сайхан даг. За тэр одоо үрээд ингэж ард дээр бол одоо Даваасрангийн халтар үрээ гараад ирсэн. За ингээд модон дундуур одоо уралдана. Морид одоо ингээд модон дундуур орчхороо бас ойрхон дах юм боломжгүй болж байгаа юм байна лээ. За ингээд онон хурд 2012 уралдаан үнэхээр одоо нэг газар газрын олон сайхан алтан туртууд тооцоон өргөсөн шимтээгийн сайхан уралдаан боллоо. Төр түвний их баяр зингэл одоо олон мөр ариг төрүүлсэн хурдны өлгийн нутаг шүү дээ. Хэнтэй аймаг, Хэнтэй уулын аймаг, Хэнтэй аймаг Хэзэн мөг Чингис хааны өлгийн нутаг. Хизэнээсээ мөрөөрөө алдартай Монголын их хурдуудын өлгийн нутаг да. За хээр үрээ урагшилсан. За өнгөний үрээнүүд одоо ер нь байр солигдсон уу? Өнгөн дээр ч одоо ер нь хээр үрээ зэр дүрээр нэлээд хоолндоор өнгөн дээр гарсан юм байна.
За зэр дүрээ ер нь нэлээд ууж ирсэн байна. Ууж ирсэн байгаа харагдаж байна шүү зэр дүрээ. За Энтэй аймгийн Бачирэ цумын Гомсүрэнгийн хурдан хөрөнгөрөө нэлээд ууж ирсэн байна. Одоо ер нь сайхан хүүхдэн ер нь хадгалж байгаад үзүр дээр энэ хариулах байхаа. Ууж ирсэн байна. Мандалагчийн одоо мэцэгдэнд ойрхон очсон байгаа харагдаж байна. За өнгөрсөн жил Энтэй аймаг түүх 100 жилийнхаа баяр наадмыг төгөлдөр тэмдэглэсэн. За онон хорд уралдаан 1999 онд анх байгуулагдсан түүхтэй. Онон хорд уралдаан. За зэр дүрээч одоо ер нь үзүр дээр ер нь задрахын байна. Таралж байна шүү ер нь. Морь өргөд ер нь нэлээд авсан байгаа. Зэр дүрээ таралж байна. Гамсүрэнгийн хордон зэр дүрээ. За энэхүү уралдааныг бол өнгөрсөн хугацаанд давгийн алтан гэр, цэндийн эчин хорлоогийн өрөвхтүүд, буянгийн жанцангийн өрөвхтүүд, шарвын сэддийн өрөвхтүүд, намсрын намжилт дөржийн өрөвхтүүд, гончгийн содомгоо 2009 онд, 2011 онд цэдэнгийн өрөвхтүүд, 2013 онд галдангийн тогтхын өрөвхтүүд, 2015 оны 9 дахь наадмыг жигмэтийн өрөвхтүүд зохион байгуулж байсан. За 2017 онд дашийн өндөр дөржийн дэрэмжит 10 жилийн наадмыг бол 10 дахь наадмыг бол хийж байлаа. За 2019 онд Дамдингийн зэдвийн өрөвхтүүд зохион байгуулж байсан бол энэхүү уралдааныг одоо онцлогнол өнгөрсөн хугацаанд одоо энэхүү уралдааныг 11 удаа зохион байгуулсан 11 гэр бүл хамтарч 12 дахь уралдаанаа Эвэн зангид зохион байгуулсан нь үнэхээр одоо нэг сайхан байлаа. За хэрвээ зэр дүр хоёр чинь доо бэлэвсэн зэртийг өргөжлүүлж байна. Өвгөн баярын хэрвээ ороод ирсэн байгаа харагдаж байна. За өнгөний одоо зэр дүр бол нэлээд хол салсан байгаа харагдаж байсан. За арын хэдэн үрэж одоо нэлээд урагшилж байна. Бүрүүдэржийн зэр дүрээ. За Энтэй аймгийн Зэнхэр мандал сумын их бодрын одоо хурдан зэр талцсан үрээс урагшилж байна. За нэг сайхан одоо ногоон зэжд мэт хар үрээс урагшлаад байгаа харагдаж байна. Одоо ер нь сайхан зур задарсан арын хэдэн үрээ сайхан өргөжлөж харагдж байна. За бор үрээ базар садын хурдан бор үрээ өргөжлөж харагдж байна. За ариун болтын хурдан бор үрээ өргөжлөж харагдж байна. 13 дугаар тайм орсон юм байна. За Энтэй аймгийн Бачирэ цумын даваа дөржин халтар үрээ 230 дугаар тайм орсон. Энэ бол өргөжлөж харагдж байна. За Цэнхэр мандал сумын Бүрүүдэржийн одоо бэлэвсэн зэр дүрээ 77 дугаар тайм орсон урагшлаа. Үзүүрийн хэдэн хүрээнд дэрж очиуралт харуулж байна. За энэ боролт одоо дундаж байгаа бороо ариун болтын хурдан бороо. За өнгөний үрээч дээр зэр дүрээч одоо ер нь нэлээд одоо чихэн хаажлаад тэр нь хоолтойгоо сайхан морцсон байна. Одоо нэг сайхан хөлөрж эхэлж байгаа юм байна. За арын хонгор өрнө хөлж чанга байна. За богон халтар үрээ, даваасрынгийн халтар үрээ урагшилж байгаа харагдаж байна. Халтар үрээч одоо нэг сайхан хөлөрж эхэлж байна. Зооныхын хөс ер нь бөмбөрөөд эхэлж байгаа юм байна. За аргагүй хурдан байгаа юм байна. За 684 дугаарт сайхан хөрөнгө үрээ Энтэй аймгийн Баян гадрын сумын даваа дөржийн хурдан хөрөнгө үрээ цээжинд гадарсан урагшилж байгаа харагдаж байна. За халтар үрээ чинь явууллаа да. Даваа сарнгийн халтар үрээ. Энэ хэдэн одоо 11 одоо ингээд 5 7 үрээ бол ер нь хөл үнэхээр чанга байгаа юм байна. Энэ 7 үрээнээс чинь тэр нь 10 хэдэн үрээ чинь за 8 дээр одоо сайхан бор үрээ орж ирж байна. Даваа дөржийн хурдан хөрөнгө үрээ ороод ирсэн урагшилж байна. За ер нь одоо оном хорд 2012 уралдаан бол үнэхээр сайхан болж байна. Энтэй аймгийн Бачирэ цумнаа зохион байгуулагдж байгаа энэ уралдаанд 7 дугаар сарын 22-нд зохион байгуулагдсан. За өнгөний мөрдийг харна. Өнгөний мөрдийг харна шүү. За халтар үрээ гараад ирсэн байна. Халтар үрээ гараад ирсэн байгаа харагдж байна. Даваа сарнгийн халтар үрээ гараад ирсэн. Бэлэвсэн зэр дүрээ, Бүрүүдэржийн зэр дүрээ гараад ирсэн байгаа харагдж байна. Цэнхэр мандлын зэр талцсан үрээ, Энх бодрын зэр талцсан үрээ гараад ирсэн. За өвгөн баярын хэрвээ гараад ирсэн. За урагшлаа ариун болтын бор үрээ, зэр дүрээ гэдэг нь 5 үрээч одоо хөл үнэхээр жангатай байна. 7 үрээ рэгнэж аваад урагшлаа. Араас нь одоо зэр дүрээ хэрвээ ирээ холбож аваад нийлүүлж байна да. За ингээд онон хурд 2012 уралдаан үнэхээр одоо нэг хурд хуваасан сайхан уралдаан болж байна. Энтэй аймгийн одоо олон сумдаас одоо морь дэж уралдаан. Аргагүй одоо нэг галгарсан шимтэйхэн ийм одоо сайхан уралдаан хурдны өлгийн сайхан утцгаан байгуулагдсан. За өвгөн баярын хэрвээ тарлууллаа. Зөв талаар нь холхон шиг гаргаж байгаа тарлууллаа да. Зайгийг авахгүйж байгаа тарлуулж байна. Чихэн солбиж байгаа харагдаж байна. Азраган хэрвээ Энтэй аймгийн Бачирэ цумын залуу яж өвгөн баярын хурдан хэрвээ. За ингээд өвгөн баярын хэрвээ ч одоо бас ер нь арайхаа хэдэн гүрэнээс нэг үүдэн хойбрын хэдэн хол салж байгаа харагдаж байна. Сарвайтад салж байна да. За Бүрүүдэржийн зэр дүрээ. Бүрүүдэржийн зэр дүрээ асал одоо хөдлөж байна. За ингээд өнгөний хэдэн үрээ хөдлөгсөн.
За зээр дүрэн дээр нь очих нүггүй юу? Зээр дээрээ бол нэлээд хамсалсан ингээд улаан цайнуудаа мардсан энэ Гомсүрэнгийн Хинтээвгийн Бачирээ цумын уяж Гомсүрэнгийн хурдан зээр дүрээ аргагүй хурдан гадуу юм байна. Гарсан цагаасаа өнгөрсөн арийнхын хэдүүрээс нэлээд хамсалсан да. За хээрүүрээ зээр дүрээ бэлэвсэн зээр тэр ирдэг юм бол удаа яад юм бол үзүүрийн явуулдаа нэг харнаа аль одоо дүрэн удаас нэг шахаж орж ирэх бол аргас. За хээрүүрэн ч одоо ер нь ойрхон байхад дүрэн байхгүй юм байна. За ингээд эрхэм хүндэд үзэгчдээ зээр дүрээ төрүүллээ. Гомсүрэнгийн зээр дүрээ онон хурд 2012 урдаан төрүүллээ. Аман хөзүүн дээр ууган баярын хэрээр аман хөзүүдж байна. За бүрүүдэржийн зээр дүрээ 3 турдалж байна. За нөгөө инх болрын зээр дүрээ Цэнхэр модын инх болрын зээр дүрээ 4 турдалсан. За 5-ын үрээ 5 6 7-гийн үрээ ойрхон байна. Хинтээвгийн Баян Гадрын цумын уяж Даваасрынгийн хурдан халтар үрээ, богон халтар үрээ 5 турдалж байна. За араас орж ирсэн нөгөө хээрүүрээ зээр дүрээс нь 6 7-гаар хурдалж байгаа юм байна. За бор үрээ 8 турдалж байна. Сайхан уралдаан боллоо. Би Хинтээ Бачирээ цумын Хичээл аймаг алдартай Хичээлийн зээх Гомсрын Сонгон алдартай Гомсрын байна. Тэгэхээр хөрөөрөөний удам өгшил урдам нь яадаг гэж юу? Гүрүүрээ самандаа эдэн самандаа ам үзүүлсэн. Энэ удам нь Дарамт аймгийн Баян улсын Монгол Санжаа баяраа Санжаа жаргал гэж манай хоёр ахын унгаа одоо тэг сонгод хүлэг үржүүлэх газрын тэдний одоо тэдний Өнөөдөр наадмын зохион байгуулалтын талаар дэг жирэмтэй сайхан наадам болж байна. Бүгдэнд нь баярын мэнд хүргэе, сайхан баярцаагаарай. Төмөрчрийн огон баяр солоо байж. Маа дүүгөө өсөөрөө. Амжилт. энэ хээр өрөөний удам өгшил урд нь яадаг хүчээсэн хаанхын ямар адууны Энэ өөрийн унгаа одоо энэ зүүн сумынхаа наадамд ам үзэлсэн. Энэ хоёр дахь хуралдаан ихэ ам үзэлж байна да. баяр өргөе. Морь харагдуулсан тий. Тэгсэн. Одоо шацаадаа харагдуулсан. Хэвтээ баяатрагаас Сүхбаатар гэж юм байна. Энэ манай өөрөө унгаа тоо. Урдам нь хаанаа нурлчаад ирв. Энэ урдаа хайхтар юу яаж өгвэ? Энэ жил одоо сумандаа дөрвөлөд одоо энэ тавуулж. Наадмын зохион байгуулалтын талаар. Сайхан байна өстэй. Сайхан тэдгээр сайхан нартай сайхан зохион байгуулалтын наадам юм. Ширээчүүдтэй баяр хүргэе да. Яадаг гэж юу? За миний нүрэ битүү үрээ энэ жил сумдаа ам үзүүлсэн. Сумынхаа баяр надад сая. Тэгээд хоёр дахь урж ийн жил. Сайхан оноо урдтай гурвууллаа маш их өстэй наа. Энэ сайхан наадам зохион болж байгаа. Хичээлийнхээ зон олонд маш их баярлж байна. Зохион байгуулалт сайтай гоё наадам болж байна. За эрхэм өнөд үзэгчдээ түүхэндээ 12 дахь удаага зохион байгуулж байгаа Онон хурд 2012 уралдааны хурдан дааг хэмжилтэнд орж байна. За даагыг одоо баяр наадмын тухай хууль дүрмээрээ бол 127 байна. Нэг удаа метр 127 см байна гэж заасан байдаг. За шүтлэн насны мөрдийн хувьд бол 132, хязаалан 137. За соёолон азраг хоёр бол адилхан байдаг 140. За ингээд их насны мөр бол одоо 141 хамгийн өндөр нь одоо 141 байна гэж заасан байдаг. За энэ дүрмээрээ ч одоо барьж одоо Монгол улсын өргөн удам газар зохион байгуулж байгаа бүхэл наадам бол энэ одоо дүрмээр бол зохион байгуулагдж байгаа. Хурдан мөрдийг одоо үйлдвэрлэг байдлаар шинждэг байсан одоо сэрвэнийхэн одоо өндрөөр хэмждэг юм болсон. За энэхүү одоо уралдаанд түүхэндээ 12 дахь удаа болж байгаа уралдаанд бол газрын алтан дуртай одоо хурдан газрын тул удам тгүүний одоо унаг 20 гаруй одоо хурдан дааг тосон өргөсөн. За нэг сайхан хээр дааг мордож байна. Энэ жаргал тааны да манлан хээр дааг. Бачирэтийн одоо Тэмүүлэнгийн хээр дааг тэр мордсон юм байна. За ингээд хурдан даагнууд мордсон. Цэнхэр мандлын одоо дааг мордсон байгаа харагдж байна. За хурхын Даваасрынгийн зэр талд нь 89 дугаартай мордсон юм байна. Хинтийн Биндрийн инх хэрмөөний одоо хүрэн дааг нь 88 дугаартай. За Биндрийн одоо Ганшхайгийн одоо хурдан хүрэн дааг 63 дугаартай мордсон байна. За Батбаярын одоо хурдан цагаан дааг 4 дугаартай мордсон юм байна. За мөн Биндрийн Даштрчийн хурдан халиун дааг 32 дугаартай мордсон байна. За нэг сайхан хээр халдсан дааг мордсон байгаа харагдж байна. За бор дааг явж байгаа харагдж байна. Цааталт нь сайхан цавдрын дааг мордсон байгаа харагдж байна. За бор дааг чин хүслэнгийн одоо бор дааг 275 дугаартай мордсон байна. Аюур зэний хурдан бор дааг 764 дугаартай мордсон байна. За ингээд түүхэндээ 12 дахь удаага зохион байгуулж байгаа Хинтээвгийн Бачирээ сумнаа болсон
онон хурд 2012 авралдааны хурдан дааг гарааныхаа зурхаа дээрс эгэж байгаа торгон мөчийг та бүхэн харж байна. За ингээд хурдан даагнууд уралдахад бэлэн болж байна да. Хамгийн сайхан уралдаан бол даагны уралдаан байдаг. Эзэн одоо тийм ээ шинэ уралдаан. За хоржидөө эрхэм хүндэт үзэгчдээ ард хэвсглийн дүүхэн арвалдар 103 жилийн за энэ тэмгийн Бачирэ цөмнө зохион байгуулж байгаа онон гурд 2012 уралдааны хурдан даагийн хүү гарааныхын хөөмн дээрээс нэгэн зэрэг сайхан гэрж байгаа торгон мөчийг та бүхэн харж байна. Аргагүй хурдан байна. Аргагүй хурдан байна. Даагны уралдаан ер нь шахах шиг хэдэн даагаар нөнгө аваад гараад ирсэн урагшлаа да. За 4 дугаар таймер орсон энэ тэмгийн Миндэр Сүмийн Бачирын хурдан цагаандаа гараад ирсэн байгаа харагдж байна. За энэ хийдэр бор халцсандаа гараад ирсэн байгаа харагдж байна. Энэ тэмгийн Бачирын Сүмийн залуу яаж ууган баярын хурдан бор халцсандаа гараад ирсэн байгаа харагдж байна. За энэ тэмгийн Цэнгэр мандал Сүмийн маш даваасрангийн хурдан зэрдээ гараад ирсэн байгаа харагдж байна. Зэр талцсандааг нь наадлаар гараад ирсэн зэр талцсандаа аваад энэ тэмгийн Бачирын Сүмийн яаж Цэнгэр мандал Сүмийн яаж даваасрангийн хурдан зэр талцсандаа гараад ирсэн байгаа харагдж байна. За наагнуучтай бас аргагүй хурдан байна шүү ер нь. За цагаандаа Батбэрийн цагаандаа гараад ирсэн. За хээрдээ гараад ирсэн байгаа харагдж байна. За өнгөний нэг хэдэн даагчтай ер нь одоо 100 задрах болоогүй байна. За 6 7 8 9 дааг нэлээд хонцолж байна. Арга хэдэн даанаас. За арга хэдэн даанчтай нь хөл чангатай байгаа. За цавдэр даага битүү жижигнэтэй цавдэр даага энэ хин тэмгийн Цэнгэр мандал Сүмийн уяач даваасрангийн хурдан зэр талцсан дааг онон хурд 2012 уралдааныг өнгөн дээр гараад ирсэн өдөөч эхэллээ. За Батбэрийн хурдан цагаандаа гараад ирсэн байгаа харагдж байна. За чин өслөнгийн хурдан бор даага ус яваад байгаа. За ингээд аман хүзүүн дээр нэг сайхан бор халцсандаа гараад ирсэндээ хин тэмгийн Бачирын Сүмийн ууган баярын хурдан бор халцсандаа аман хүзүүн дээр гараад ирсэн урагшилж байгаа харагдж байна. За ингээд өнгөний дөрвөн даачтай хурдан байна. За сайхан цагаандаа гараад ирсэн энэ тэмгийн Миндэр Сүмийн уяач Батбэрийн одоо хурдан цагаандаа гараад ирсэн байгаа харагдж байна. За энэ хурхын одоо Жансан нурмын хурдан шарга дааг бас урагшлаад харагдж байна. 107 дугаар таймер орсон юм байна хурдан шарга дааг. За ингээд өнгөний дөрвөн дааг урагшилж байна. За Батбэрийн одоо хурдан цагаандаа одоо энэ 5 дээр явж байгаа юм байна. За даагнууч одоо ер нь аргагүй одоо хурдан байгаа юм байна. За энэ сайхан хүрэн даагаас урагшлаад гаргаж байна. 20 дугаар таймер орсон юм байна. За 397 дугаартай сайхан хээр халцсандаа гараад ирсэн харагдж байна. 3 баянгийн Бачиргалын хурдан хээрдээ гараад ирсэн байна. За өнгө хэдэн даагш ер нь нэлээд шахалж байна. За мандын жагалтааны мандын хээрдээ гараад ирсэн байгаа харагдж байна. За өмнө төлгөр Сүмийн одоо бүрдүржийн одоо хурдан хээрдээ бас нэлээд дээгүр өнгөд гараад ирсэн урагшилж харагдж байна. За ингээд түүхэндээ одоо энэ наадам бол 1999 эхэлтэй наадам 12 дахь жилдээ зохион байгуулагдж байна. За 2 жилд нэг удаа зохион байгуулдаг ийм уламжлалтай энэ сайхан наадам онон хурд уралдаан. Энэ уралдаанд айраг төрүүлсэн олон хурдан хөлгүүд хожмоо төртөсдийн хоёр зингэл наадам бүсийн уралдаан төрийн түмэн их болсон түүхэн тохиолдол олон бий. За ингээд энэхүү наадмыг одоо өмнө одоо зохион байгуулсан 11 гэрвэл 12 дахь наадмыг хамтарч одоо нэгдэж энэхүү наадмыг зохион байгуулж байна. За мандын хэр дагварчлж харагдж байна. Тэмүүдэнгийн хэр дагварчлаад байгаа. За энэ 10 хэдийн борин дээр явж байгаа даагнуудыг харуулж байна. 7-8 борин дээр явж байгаа даагнуудыг харуулж байна. За сайхан хэр даг түрүүнд удаас өнгөнд 4-5 дээр яваадсан сайхан хэр даг одоо харин жоохон хөлн насарч байгаа шүү байхын. Тод одоо улбар шар нэмнэтэй хэр даг. За бууралдаа гараад ирсэн байгаа харагдж байна. За мандын хэр даг урагшилж байна. За сайхан бууралдаа урагшлаад байгаа харагдж байна. Хөөхөн одоо жижигхэн бууралдаа урагшлаад байгаа харагдж байна. Буурал халзандаа инх болрын одоо буурал халзандаа юм уу? 153 дугаар таймерцсан бууралдаа сайхан бууралдаа урагшлаад байгаа харагдж байна. За ер нь одоо сурдан байгаа юм байна. Энэ одоо нэг хийдээр явж байгаа 4 даагыг та бүхэн харуулж байна. Өнгөнө хэдэн даагууд нэлээд хансалсан байгаа. За сайхан буган халтар даагч одоо өнгөнийхөө хэдэн даагыг сарчихсан
төөлөдөл байгаа болтой шүү ер нь урагшлаад байна. За өнгөний 2 даагийг та бүхэнд харуулнаа. Ингээд онон хурд 2012 уралдааны өнгөн дээр Хинтээ аймгийн Бачирэ цумын залуу яач ууган баярын хурдан бор халзандаага өнгө аваад гараад ирсэн урагшилж байна. Өсгий цагаан бор халзандаага аргагүй одоо бас нэлээд том ч хөвгд унсан байна. Вертаж хоолтой сайхан морцсон юм байна. За ингээд ам хүзүүн дээр Хинтээ аймгийн Цэнхэр мундан цумын бат аваасрангийн хурдан хүрэн халзандаага гараад ирсэн. За хоёр халзандаагч одоо ер нь хөлн алсарч байна. Арын хитэн даансаа ер нь нэлээд сэлүүхэн болж байна. Одоо сайхан уужраад хөлн сайхан одоо тавиад эхэлж байгаа харагдаж байна. Одоо хөлөрч эхлэх байхаа. За бор халзандаагч одоо ер нь сүүлэн одоо гол 90 одоо бас нэг ингэж уралцаад одоо чинь лавхан орсон тохиолдол чинь олон байдаг да. За ингээд арын хитэн даагыг харуулж байна. Арын хитэн дааг дээр Бачирэтийн Дэмүүлэнгийн одоо хэр дааг, Жаргал тааны мандан хэр дааг, Өвөн дэлгэрийн бүрүү дөржин хэр даагаад даагнууд ороод ирсэн байгаа харагдаж байна. За Бачирэтийн Дэмүүлэнгийн хэр дааг наадлаар нь дөрвчлаад байгаа хэр дааг Дэмүүлэнгийн хэр даагаа. За хитэн даагыг ч одоо ер нь сайн хадгалж байна. Энэ 4 5 дээр явж байгаа даагнууд харуулж байна. За 6-гийн дааг ер нь ямар дааг байгаа наа. 6-гийн даагийг та бүхэнд харуулнаа. За нэг сайхан хээр дааг урагшлаад байгаа харагдаж байна. За 765 дугаартай морцсон сайхан хээр дааг. Энэ хээр дааг шинэ Хинтээ аймгийн Өмнө дэлгэр сумын төдөө дөржин одоо хурдан сартаа хээр дааг нь урагшилж байгаа юм байна. 765 дугаартай морцсон хээр дааг шинэ төдөө дөржин одоо хурдан хээр даагаа. Хинтээ аймгийн Өмнө дэлгэр сумын яач. За хоёр даагыг чинь үзүүр хэд рүү шахаж байна да. Үзүүр хэд рүү шахаж байна. Бачирэтийн Дэмүүлэнгийн хурдан хээр дааг, Жаргал тааны манлын хээр дааг хоёрыг нь өнгөн хоёр даагаар хөдлөсөн дөө. За наадлаар нь явж байгаа сайхан хээр дааг бол одоо Дэмүүлэнгийн хээр дааг. За ингээд манлын хээр дааг дээр нь самбай дээр дурагшлаа. За нэг сайхан одоо бас нэг хээр дааг урагшлаад байгаа. Даагны уралдаан одоо аргагүй одоо бас нэг сайхан гал гарсан шимтээхэн сайхан уралдаан болж байна. Одоо ер нь одоо удамтай азарганы бүр төл ирээдүйн түмэн хүүдийн уралдаан. Энэ одоо уралдаанаас л ирээдүйд одоо бас төрийн хоёр наадам үсгийн уралдаанд дариг дурлах олон одоо хурдан даагнууд л өмөөнөж одоо уралдаж байна. Онон хурд 2012 уралдаан за инхүү одоо дааг баринд орж торгон мөчийг харж байна. Онон хурд 2012 уралдааны даагны уралдаанд Бачирэтийн уган баярын хурдан борда хоолхон шиг төрүүлж байна. Бор халзандааг ам хөнцөнд Цэнхэр мандлын наваасрангийн хурдан хүрэн халзандааг хордоллаа. Аргагүй хурдан дааг юм байна. Ирнэ. Гарсан цагаасаа өнгөрсөн хөр халзандааг. За айргийн 3-ын даагыг харъя. Онон хурд уралдааны айргийн 3-ын дааг 20 градус хурдан дааг оролцсон айргийн 3-т за хээр дааг Бачирэтийн Дэмүүлэнгийн хурдан хээр дааг орж ирж байна. За Жаргал тааны манлын хээр дааг айргийн 4 туталсан. За 5-ын даагыг харъя. 5 Хинтээ аймгийн Өмнө дэлгэр сумын бүрүү дөржин хурдан хээр дааг хордоллаа. За ингээд даагны уралдаан ямар нэгэн бодлоо ингээд үнэхээр одоо сайхан шимтээхэн гал гарсан уралдаан боллоо. Ирээдүйн түмэн хүүдийн уралдаан. За 6-гийн даагыг харъя. За эхний 2 5 даагч нэлээд хол салсан юм байна шүү ер нь. Арайга эдэн даагнаас. За бор дааг орж ирж байна. Сэжин дурлаадсан бор дааг орж ирж байна. За ингээд онон хурд 2012 уралдааны даагны уралдаан сэтгэл хөдлөсөн сайхан уралдаан боллоо. Тэгээ би намайг Инкот гэдгийг Өмнө дэлгэр. За даагны урд өмнөх амжилт нь ямар амжилттай дааваа нэ? Энэ нэг 2 аваанд л орчод байгаа даа л та. За Тэгээ сая өмнөдөө бололцсон. удам өгсөн. Энэ удам өгсөн нь манай Түнбаатрах адууных юм байгаа. Түнбаатрах маань надад өгсөн. Тэгээд Түнбаатрахтаа урдаад өгсөнд баярлалаа гэж хэлээ. За баяр хүргэе тань. Өмнө дэлгэрийн Баянбатын Түнбаатрах. За Энэ одоо сайхан наадж гэнэ. Сайхан өөрийгөө сайхан наадж. Даагныхаа удам. За би Жаргал Бачирэт сумын унган Жаргалтаа сумын суудаг. Тэгээд унган нутагтаа ирж 5 мөртөө ирсэн. 4 нь орлоо. Нэг нь араа аргийн орлоо. 2 даагтай нэг хязаарлал 2 их мөртөөс 2 их мөр орлоо. Хязаарлал орлоо. Дааг дөрвөллөх. Сайхан байна. Унган нутагтаа ирсэн. Даагных нь улам өгшил ямар вэ? Миний энэ хээр дааг их нь миний унгангүү. Эцэг нь миний араа базар гэдэг. Унган дааг мөн. За баяр хүргэе. Урд өмнөх амжилт нь ямар амжилттай? За энэ 4 5 дахь харигдчих. Ойр зүрийнхаа сумдуудад нэлээд харигдсан. За энэ сайхан наадам зохион байгуулсан Бачирэтийнхэндээ баярлаа. Маш их сайхан наадам болж байна.
Хинтээ аймгийн Бачрын цумын залуу яж Уганбаяр гэж юм байна. За дарааных нь удам огшил. Удам огшлын нааврын унгаа одоо. За энэ яаж уралдаж байгаа. энэ сая нэг жоохон бистрийн наадам төрүүлчихэд ирсэн. Тэгээ энэ хоёр дахь давхраа гараад төрүүллээ баяртай байна. За манай уяа салган манай дүү төрсөн дөө идгээ. За баярлаа. Эрдэнэ чулууны Тэмүүжин гэж хүн байна. Миний энэ даг Доронтой аймгийн алдарт уяач Инх жаргал гэдэг хүний унгаа одоо. Тэгээд Инх аймгийн алдарт уяач Инх жаргал ахта баярлаа гэж хэлье. За дааг нь урд өмнө ямар амжилт гаргаж байгаа хавар урлаа. Өмнө нэг овоонд 3-аар тахвсан. Сая бас дахиад 3-аар тахлаа. За цаашдынх нь наадамд амжилт хүсье. За сайн мануудаа сайхан наадж өгнө. Даагныхаа улам өгчдгийг өөрийгөө танилцуулаач. За Цэгэр мандал сум ихтэй гэж юм байна. За Халзан даг Цэгэр мандал сум аймгийн алдарт байж Баян мандал ямар жаргал. Ли унгаа дуу хүү сумын алдарт байж Таваасрынгийн халзан даг. За даагных нь урд өмнөх амжилт нь хаагур яаж уралдаж байгаа. За энэ жил суманда дөрвөлчөл ирж байна. Хоёр дахь уралдаан л явж байна. За цаашдынх нь уралдаанд амжилт хүсье танд. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. онд санаачлаад ах トゥ нартайгаа нийлээд энэ онон яг ононгийн хөндий гэдэг энэ газраас хурд төрөөсэй гэсэн хүслийг шингээж онон хурд гэж нэр өгөөд ийм наадам зохион байгуулсан. Энэ наадам 2 жилд нэг удаа явагддаг явтар ковид үеэр нэг хэсэг хугацаанд тасарсан. Тэгээ 11 өрх энэ наадмыг дэмжиж аав ээжийнхээ дурсгалыг хүндэтгэн зохион байгуулад тэгээд одоо 11 айлгаа бид нар багцлаад одоо бид нэгэн үе боллоо залуучуудтай өгөөё гэдэг утгаар 12 дахь наадмаа өнөөдөр зохион байгууллаа. Бидний наадамд одоо 10-аад сумын уяачид ирж нутгийн зон олмын цугларч одоо үнэхээр тийм сайхан үзүүштэй сайхан наадам болж өнгөрлөө. Бид бүхэн наадам зохиож байгаа бид бүхэн бол үнэхээр баяртай байна. Энийг бол нөгөө уламжил болгож ингээл 2 жил болоод нэг айл аваад ингээл энэ нутагт төрж өссөн уяачдыг алдаршуулах тэгээ залуучуудыгаа улам олон одоо юу гэдэм дэ морин дуртай, морийг хайрладаг. Ер нь цаашдаа бодоод байхад энэ их адтай унаачд, ухаантай уяачдын хүч хармалтаар онон хурд гэдэг, онон гэдэг том угшил гарахыг үгүйсэх аргагүй те. Энэний л төлөө энэ манай хангал ингэж энийх наадмыг хийж байна даа л гэж зарим үед боддог. Ийхүү Хинтээ аймгийн Бачрын цуманд онон хурд 12 наадам амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Энэ уралдаанд их нас хязаалан дааг гэсэн 3 насны мөрд хурд хуан уралдаж нэгэн шин түүхээ бүтээсэн сайхан уралдаан боллоо. Энэхүү уралдааныг өнгөрсөн хугацаанд одоо зохион байгуулсан 11 гэр бүлийнхэн хамтарч 12 дахь уралдааныг хамтран зохион байгуулсан нь гол одоо энэ наадмын онцлог байлаа. Энэ уралдаан бол үнэхээр одоо бас ирээдүйн өмнө хүүхдэд тодруулсан урданд аагны уралдаан сонирхолтой боллоо. Хязаал насны мөрдийн уралдаан сонирхолтой боллоо. За тэгээд одоо их насны мөрдийн уралдаан бол үнэхээр галгарсан шимтээхэн сайхан уралдаан болж Хинтээ аймгийн Бачрын цумынхан хинтийчүүд хурдны үлгийн нутгийнхаа дэвн одоо аван дээр бол үнэхээр сайхан наадаж аргагүй хурдтай гэдгээ батлан харуулж олон одоо насны мөр дандаа одоо Хинтээ аймгийн мөрд айраг төрүүлсэн ийм одоо сайхан уралдаан боллоо. Ингээд үзэгч та бүхэндээ онон хурд 2012 уралдааныг Монголын үндэсний олон нийтийн телевизийн MMB спорт цугийн уран бүтээлчид хүргэлээ.